Танаас юу авч явахыг хүссэн юм? Юу ч хөө хоосон буцах хэрэг чамд байгаа юм. Өнөөдрийг хүртэл юунд зорж юуны төлөө зүтгэснэ бод. Шингаач. Ёй, хандмаа гिची. Ямар газар вэ? Ёо, таныг байгаа тулд орж ирлээ шүү. Байхгүй бол ерөөсөө бүр орж ирэлтгүй зүглэлтгүй газар байх чинь. Игчээ, би таныг нөхөртэй хэлж чад айтайхан ажилд оруулаад өгье. Эсвэл иймэрхүү дайны гоё болоод байна. Ийм газар байхгүй л зүтгээд байдгийн энэ газрын мухард юмдаа ингэ зүтгээд идэг байна. Ямар ч гэрэл гэгээ байхгүй, агаар салхич байхгүй. Ийм газар яаж өдөрч ажилтгийг. За яах вэ? Их чинь тэтгэврт гарснаас хойш өөртөө эзэн болоод сайхан л байна шүү дээ. Аль их чинь чамд юу вэ? Байх уу чинь юу вэ? За, тэр яах вэ? Та өөрөө. Энэ нөгөө танд яриад байсан Таиланд торго. Бацраа. Хартаа янзын байгаа үстэй. За. Ийм сайхан юмнуудаар чинь айтайх юм хийлгээд авахгүй бол тань ч мэдгүй хүнээр хийлэгчих юм бол эвдээ хичүүл яах юм бэ? Тэ? Тэгж удаад л аваад ирлээ. Би нэрээ хүүхэд өргөж авах гэж байгаа. Хөөе, зөв штэ хоёр нам. Миний дүүчин залуу хүн тэрэн дээр. Харин тийм ээ. Өчнөө олон жил гадаа дотоод эмч домж илээж бариачгүй л явлаа. Болтгүй юм гэж болтгүй юм байна. Тэгэхээр бүр шийдсэн. Гэхдээ асрамжийн газраас хүүхэд өргөж авахарлсан. Тийм. Тий. Ах トゥ хамаатан саднаас тэмээ идэх гинэ. Нэг бол ээж аав руугаа гүгээд идэх. Эсвэл ээж аав нэрэд наалтчихдаг гинэ. Тийм болохоор огт мэдэхгүй хар илгийн хүн хамаагүй дээр идэх гинэ. Үгүй тэр. Нэрэгчээ. Надтай хантай хамт яваад өгөөч. Би юу? Тий? Би өөр ноглон хүнд хэлээгүй байхгүй юу? Яг шиг зүгээр хэл амны нэмэр штэ. Сүүлд нь сундуу сайд асрамжийн газраас хүүхэд өргөж авлаа гэж сони хэвлэлээр нэг бичигдчихвэл яах юм? Гот хүний зовлон зүдгүүрээр тийм хэл амдаа огдох уу ингэж байх уу? Эгч минь та мэдэхгүй байна. Хүмүүс ч их муу болсон штэ. Намайг доороосоо нойтон сармастай амтан гаргаагүй гэдэл хичнээн их ад шаа үздэг гэж. Та ямар намайг илдвэр хэлж гоочлох биш. Надтай хамт хантай яваад өгчвөл та төхөө гэж гооч. За. Тэгээ ягч. Хөрхөн шүү миний гэж. За. Уучлаарай захирлаа. Энэ юу охтууд лээ? Би уул нь охин биш хүү гэж хэлсэн юмсан. Охин авна гэд тэгээд ингээ 3-5 настай охтууд бэлдсэн штэ. Би хүү авмаар байна гэсэн. Тэр тусмаа яг 3 настай. Үгүй нөгөө сайдын туслах залгаад Тэр хүн чинь угаасаа тийм хүн шүү дээ. Ажлаа мэдэхгүй дандаа хүнд гай болж байна. Ер нь би тэр хүнийг заавал ажлаас нь халуулна. Харж л байгаарай. Албаар намайг янзын мань үзэж зоож байгаа юм тэр. яхаа нөгөө дандаа өвдөж хатаад идэх хүү яддаг гэжтэй. 3 настай. Хурдл тэр хаадралаа. Хурдл. Үгүй аль их чинь тэр за. За штэ. За тав
завшраа мэдв. Юунд ингэж идэнтэй. Юу яах вэ? Учир нь олдох байлгүй тийм минийхөө. Учир нь олдноо. Манад яг 3 отой хүү байгаа. Ашгүй дээ. Нуур гарыг нугаачихгүй яасан. Таныг хорж гисэн болохоор бүтлгүй шүү дээ. Али миний хүлээж чихрээ. Энэ хар. Ихчээ, явъя. Хүүгээ яах юм? Дараа олё. Анхнаасаа өөрөө л уцаар ярьдаг байж. Шал тийм ирлээ. Та дараад өөрөө ярьж байгаа дээрээ. Цаа минь хүү. За өршөөрэй. Яалаа. Алима минь хүү. Жаал. Ашгүй. Миний өгшөө хоолныхаа албан дээр ирлээ. Ашгүй яхаа тийм ээ. Би чамайг ирэхгүй болохоор чинь илүү цаг хийж яах гэж бодлоо шүү. Гэтэл манай үйлдвэрийн чинь сүүлийн үед өөр анир чимээгүй их л байгаад байх юм биш. Одоо тэгээд заваан бохор нустай муухай хүүхэдгээд авхан болчихсон юм. Үгүй харин тхий. Ойна чаус их уймарлаа. Уйлал, тэснэ уурлал. Битг. Тойгоо юм болж дээ. Би дээрээс хойш нэг юм бодоод байлаа. Яа. Хойлоо тэр хүүг авчил та. Юу? Гүй чи чинь юу ярьж байгаагаа мэдж байгаа юм аа? Гүй чи мэдэхгүй байна. Тэр чи ямар хөөрхөн хүү гэж. Шууд миний үр дээр хүрээд ирж байгаа юм чи. Тэгээ намайг бүр илээд. Ямар хөөрхөн хүү вэ? Би тэр ч одоо нас өдөр хийдтэй бил. Чимэн тэтгэвртэй суудсан. Би чинь хэзээмүүдгүй суун. Өдөр тэр нь ялах амтны чинь авчихад тэтгэврийн хэдэн төгрөгөөр тэжээ тэтгэж барах уу? Тэгээд бас хэдийн наслна гэж тэр хүүхдийг ч одоо бид авах гээд байна. Үгүй чи тэжээж тэтгэнлэх юм. Тэр муу жоохон амтэн чинь идэж юу шалтгаан юм бэ? Хамгийн гол нь тэрэнд чи ээж аав хэрэгтэй байна. За тэр яах. Би ч гарч түлшээ бэлдэх байна. Үгүй. Хоёлаа хүүтэй олчвол гар хөлийн үзүртгүүлгээд Мал толд би өөрөө чадсан шүү дээ гэж. За яах вэ? Мод түлээгээ ч гэсэн зөвлөгөө дийж болох юм шүү. За алил та. Ой чи холдолдоо. Би өөрөө хийчих шүү дээ.
Хөөе. Бит хоёрын төрсөн хүү юм болов? Би чинь одоо жаахан хүүхэд шиг л юунд ингэж гоншигонож гонгоноод байд юм бэ? Бурханаас чивэ тэрт өөрийн гэсүр хүүхэд заяасангүй. Тэгээд хүүхэд өргөж авч үзсэн үү? Үзсэн. Тэгээд хүний хүүхдийг аавна гэж авчихад алдчих шиг хэцүү юм байдаггүй. Чивэ тэр хоёулаад үзэж мэдэрсэн шүү дээ. Яасан юурт юм бэ? Хандмаа. Чи одоо үнэхээр л тэгэж хүсээ дурлаад байгаа юм бол өөрөө мэдээд л тэр хүүгээ авбал аваа. Чи нэр хэлээд байна уу? За яалаа гэж юм ямар тоглох вэ? За. Би ажилдаа явлаа. Тэг ихэд хоногийн дараа сундуу дарга ихнэр чинь ирээд нөгөө хүүг аваа явсан шүү дээ. Та мэдээгүй юм уу? Харин тийм ээ. Би мэдсэнгүү. Танад ирсэн тэр өдрөөс хойш уулзсангүй л дээ. Би та хоёрыг чиг хойруулсан бах та гэж бодоод байсан. Та эсвэл өөр хүүхд төрөж авах юм уу? Үгүй. Би тэр хүүг л бодож ирсэн. За гэлээ. Баяртай. За баяртай. Ямар гоё юм бэ? Яг миний бодсон шиг биш шүү. Миний ч уран гартай шүү. Би бүр тань руу яг жолооч явуулъя гэж бодож ирсэн. Ашгүй сайн хүн санаагаараа гихчээр өөрөө хавд ирсэн байх юм. Нөхрийн маань тамилт наашлаад намайг сандрахад тэгээд би бүр гэрээ буулгах шахаад юу өмсгөө хайгаад байж ирсэн. За нөгөөдг нь үзээдэй. Энэ юу вэ? Их чинь хүүд ноёс. Ямар хөө? Чи асархаас хүүгээ авсан байсан шүү дээ. Буцаагаад өгчихсөн хэрэггүй юм байна лээ. Яагаад? Юу вэ? Ястай хэцүү хөвгтэй юм лээ. Ирсэн өдрөөс эхлээд л уйлж унжаад л өмдөндөө баач шигээд л бооло шилэж гэж хэлж чаддгүй юм билээ шүү дээ. Ястай хөвгтэй намайг бүр бүтэн сар тамалсан гэдээ боддоо та. Ястай төг. Ер нь би дахиад хүүхд өргөж авъя гэж бодгоо болсон. Төг. Нэрээ манай нөхөр бит хоёр удахгүй хар талын явах гэж байгаа. Тэнд очиж амарна. Тэгээд нөхөр маань зүүн Европын нэг улсын элчин сайдаар томилогдох гэж байгаа гэсэн. Тэгээд бит хоёр чинь тийм гоё гадар явж байгаа юм чинь.
Яста үнэр гэж нандаг. Яста нэг ухаан гэж далаа. Ити сайхан үрстэй. Хөөе. Заавар ирж шүү. За аваа гэж. Аваа гэж. Чи юу вэ хөш? Насяколод ап. Ачуучтэй. Яста нэг ачуучтай. Аваа гэдэг шүү зэ хоёлаа. Чи юу аамаа болоо явчих вэ? Яагаад вэ? Нөгөө хүү хангал чи тэрийн авъя гэд ярьсан нөгөө хүү дашин хангал тийм ээ? Гүй ч одоо саяхан чи чинь 100 даргай хүүгэн болгоод аваад явчихжээ. Болохоос барихаас гэж уйлдуулаад байгаагүй л. Гүй тэгээ яасан. Гүй тэгээ яагаа вэ? Тэгээ. Нөгөө оюунаа чинь өсгөж чадахгүй нэгэд буцаагаад авчиад өгч. Тэгэхээр нь би өнөдөргүй чачаад алцлаа. Тоглолтог болсон юм аа. Мандгэрээ нэ. Хали. Гот бомбогш гэж шидэлцчих юм аа. Алинаш. Хөш хандмаа. Хүнээр хүн хийх хэцүү шттэ. Алинаш орд. Тэр Төвч хүрэх гэж байгаа авгаа чадахгүй нэ гэж буцаагаад өгчсөн байхад тэг 60 гарсан бэ тэр яах вэ? Алитэм нөхө. Би хиттэйг мэдэж байна. Зоо. Яадги. Нэшэр нөхө. Хөдөг. Ийм сэргэлэн байгаа үстэй. Надад нэг зүүн савин гэж байна штэ өгөө. Энэ хүүхдийг өсгөж чадна гэдгээж би мэдэж байна. Би ээж болж чадаагүй ч гэсэн би чи эмэгтэй хүн гэжтэй. Ямар удам судартай. Хиний ихний хүүхэд болох нь мэдэгдэхгүй. Нэг ийм ялхаа амтаа авцарчгаар чи нэрээ за ястай мэдэхгүй байна. Ката нэрээ. Энэ хэвлээ. Ээж штэ. Айд. За хандмаа. Чи өөрөө л наад хүүхдийнхаа учрыг олоорой. Миний хөлжгүй эцэхгүй, хараачгүй эцэхгүй шүү. Бандвин. Яг огт зүгээр л горлоод байгаа. Хорлоод гинэ. Чи хинтээ ярьж байгаа мэдэж гин юм уу азгүй бандвин? Хийн чи. Хиний газар чи товроод байгаа. Найз өхөн зүгээр л гарч юм. Би биш дээ. Өнөөдрийг хүртэл хаана хинтээ юу ихе хинээр ч заалгаж байгаагүй шүү заяа. Ялангуяа чам шиг бандаар бол бүрч үгүй. Ханглаа. Чи энэ гартаа халдгамчаач. Хинтээ яаж харьцах нь ойлгуулад өгдөө. Тэгэл та. Юм шударган саагаш үзээ юу? Халд бол халд. Шалчнаад байл. Хангала бас. Бас.
Харсан үстэй. Надад орлоо хэрэггүй гоц. Охтуудаа орой тарай. Чи харин тий. Иш миний мохш. Хөөч босох гээд хэрэггүй. Гэр хүйтэн байна. Өгөж одоохон галлаадах. Ингэхэд нөгөө хүү хайчаа. Өглөө усанд явах шиг болсон. Гүй саяхан гарсан юм байна. Ямар юмныхан саяхан байхад тэр айл өглөө гараад арилаад өгөөлөө. За хөгшмөн одоохон дулаацсан. Хүү идвэдэ. Ваа. Гүчи хайчаад ирв. Усанд авчиад ирлээ. Одоо энэ хүүхэн годомжны аманд байраагаа ходог руу чи одоо хэдэн цаг явдаг хүн бэ? Энэ гэрээ орноо. Энэ эхийг хардаа. Хүйтэн гэт өдөржин унд цайгүй байж байгаа. Санаач нь зоохгүй нэ. Тэн цай байж л байсан шүү дээ. Тэр. Тэний жирчхэл. Хэгжүүрхэл, хэг ёг гэл. Царай зүс өмсөн зүснээ нэг хардаа. Чи өөрийгөө нэг хардаа. Үгүй. Хүүгээ битээ химлээдэй л та. Би зүгээр л штэ. Чи одоо энэ хүүхдийг өмөрсөөр байгаад одоо бүр хүнээ байлаа наадах. Энэ удахгүй толгой дээр гараа суунал та. Хичээл байхгүй. Сурлага байхгүй. Гэхдээ энэ ямар хүн болж байгааг чи энэ харж байна уу хандмаа? Ямар лайт юм бэ? Дандаа хүлж. Юу гинэ? Очиг бот хаглаарай. Кэнэ яачихсан хөөхөд гэж байна. Хөөе хандмаа гэж сайн уу? Ямар сонир хүн бэ? Энэ олон жилийн дараа ямар сонир хүнтэй таарва. Гүй харин тий. Таны би гайг үстэй. Гүй харин их чинь жаахан ойрд имлэг эргүүлдээд л штэ. Харин нэг л царай чинь сайнгүй харагдаад ах юм. Эмчит сайн үзүүлж байгаарэ. Гүй харин тий. Гүй та минь ямар их хөтлөө вэ? Одоо аргагүй тий. Харин миний дүү чинь ста сайхан хിവэрэ байна. Тийм байна уу? Энэ нөгөө өргөмөл хүү юу? Янз сайхан хүү болсон биш үү? Юу нөгөө асрамжийн газрын шээс бастай хүүхэд вэ? Ястай сайхан өсгчээ та. Тэгэлгүй яг миний хүү чинь ста сайхан хүү болсон штт. Тэр үед мэдсэн бол аваад үлдэхгүй юу? Голоод хайсан юмдаг. За. Баяртай гिचээ. Дараа уулзъя. Би хүнтэй уулзах гэж хүлээлгцэн байгаа юм. За баяртай. Энэ одоо юу болоо? За яах вэ миний хөө? Голоод хайсан ч гэж. Та одоо хавийн амьтанд зарлаад зүгээр өргөд авчиж байгаа юм. Хүн болгоныг дашийн өргөмөл хангал гэж байгаа. Битээ бухимдаа миний хөө. Ээж нь хүүгээ хүний хүү гэж боддгоо штэ. Яг нь миний хүү чинь угаасаа л дашийн хангал штэ. За та нэг хутлаа. Жоо хөвгт орж байгаа штэ ямар. Үнэн гэмдэ. Ийм сайхан хүүг өгсөнд нь ээж нь бурханд хичнээн талархдаг гэж. Миний хүү байгаагүй бол ээчнүүдэд яах байсан юм бол? Өгөөдөлж юу? дахиад авахгүй мó. Чам нүгөөс.
дахиад авахгүй. Йоо. Зал. Надааргүй. Яа ч чадгаа. Кино үзэлтэй. Ой. Энэ жоох хөвгтүүд ирлэхтэй юм шүү. Нэг шатаа на бариа мэрага боллоо. Амар мухар гэж. Муухай. Гэртээ ээж аа. Сургууль дээр багш. Чи бас одоо надад сургууль айлтах уу? Мен чамд сургууль айлтах гэсэн юм байхгүй. Зүгээр ир хүмүүс шиг л. Зулаа. Мань явлаа. Дараалсан. Өөч. Хаш. Бид гурав одоо эдрээрээ явах гэж байна. Болчихоо гурлаа өөр шөө. Дүүтэ баг. Ангата. За юу вэ? За маа чи энийг ав. Энийгээ. Нэг гадаад истэ өнтө олдохгүй. Хахан сая бүр алдчихсан нэг юм олж авлаа. Юу гэж наа чи ширэн бэйли явууч дээ. Чи хар энэ герман гэсэн оригинал надад чи. Олдохгүй надад чи. Чи нэг 3000 төгрөг өгөөл авч. Би энэ үе яах вэ? Тэгээ тийм их юм байна. Гүй чи юу яа? 2000 авчих. Мөстө. Ой. Яг таарч янз. Энэ зүрээ яах. Хоёуд уустай. 1000 гарах юм уу? 1000 царай байхгүй л бэ. 600 л. Өө чичд яас ядарсан юм бэ? За 600 таа. Шарн хоёлаа энэ нүгээр нэг ойрхон газар ороодох заяа. Иш ойрхон. Яаш юм. Тавгаха. Нана байчаар дүүн удахгүй заяа. Байгарач. Энд яах гэж байгаа? Цаангалаа. Ахын хэдий. Балгадаг ч гэсэн бас жоохон хэмжтэй шүү. Чиний надад 10 гарт чинь. Үнэхээр эрдэм чадал гэж байгаа бол чи энд л гарга. Юу яхаа? Та намайг ийм юм жуулах гэдэг юм. Яасан бэ? Дөлөө өгшөө. Дөлөх. Салаха. Манай гампа. За сонир цаг юу вэ? Тань таварч. За яаж вэ? Би танд нэг урд нь яриадсан шүү дээ. Манай нэг дүү байгаа. Өглөөнтэй 10 гар сайтай гэж тэр чи энийг дагуулаад ирлээ. Бокс сонирхдаг юм үстэй. Тэмцээн уралданд орж ирсэн үү? Энэ гоо тэмцээн уралданд бол орж байгаа юм биш. Гэтэ ер нь л над чи амар сонирхолтой. Гадар бүр байнга тэмцээн уралдаа яриулдаг байхгүй юу? Шалгуулж болно сте. Болохгүй юм байхгүй л те. За яах вэ? Өөрийг нэг сориод үзэх юм уу? Яах юм? Сорх юм уу? Чи яаж чадах юм бэ? Чи насаараа гудамжны хулиган ташийн өргөмөл гэж дуудуулах гэдэг юм. Чи байж л та. Эсвэл чи айгаад байгаа юм уу? Хүүцтэй. Хангалаа. Ах нь оосонгүй. Би чамайг амжилт гаргана гэж мэдрээд энэ том багштай дагуулад ирчихэд штэ. Шалгуулж чадахгүй. За. Зүгээр юунаасаа айд юм бэ? Үлэх болцсон шүү. За яасан. За сархар болсон аа. Тэр